Хэрхэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлэх вэ? Энэ асуултад хэдхэн өгүүлбэрээр хариулсаад эдвээс дүрмийн баримтс бас хүүхэд маань бидний хүссэн бүхнийг шууд идэж исэн гэж хэлмээр байна. Гэхдээ хүүхэд бүр өөр тиймээс хүн бүрт тохирсон арга хэрэгтэй. Үнэн дээр бид эцэг эхчүүд юуг буруу хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энд хэд бид ихэвчлэн хүүхдийг тусад нь хоолдог бөгөөд хүүхэд томчууд хэрхэн хоолсож байгааг үргэлж хардаггүй. Санах хэрэгтэй, бага насны хүүхдүүд насанд хүрэгчдийн зан авирыг дуурайдаг. Хэрвээ хүүхэд таныг хоол идэж байгааг харахгүй бол тэр бас таныг дагаж дуурайхгүй. Тиймээс заавал хамтдаа хоолсох цагийг бий болгоорой. Бүү ширээний ард сууж хамтдаа хоолсож байх хэрэгтэй. Харин хүүхэд идэж байхад зүгээр л ярилцаж эсвэл утсаа ширтээд суух биш. Хүүхдтэй янз бүрийн хоол санал босгож өөрөө идэж байгаагаа харуулж үзэрсээрэй. Хүүхдээ хоол хийхэд оролцуулж байгаарай. Таныг хоол хийж байгааг харуул өөрөө ч оролцох, гоймонг усанд хийх, жимс ногоо уваах, ширээ засахад туслах гэх мэт. Хүүхдтэйгээ хамт дэсвэр орж байгаарай. Түүнд даалгавар өг. Жишээ нь дэсвэрээс ямар нэг бүтээгдэхүүн олохыг. Харин гэртээ хамтдаа увааж хоолсоод хамсаж үзээрэй. Энэ нь хүүхэд тэр даруйдаа хоолны тэсэндээ оруулна гэсэн үг биш. Гэхдээ нэг удаа амссны дараа дахин самс босгож ажмаар дагс босгох боломжтой. Хүүхдтэй өөрөө хоолсоо тавсахыг зөвшөөрч хийдэх хоолныхоо хэмжээг өөрөө зохицуулах боломж олгоорой. Ихэнхдээ бид хүүхдийн өмнө аль хэдийн хоолтой тавг тарьчихдаг бөгөөд тэр нь хүүхдийн идэж чадах хэмжээнээс их байх нь илбэг. Тавг дээр хийх хоол нь хүүхдэд тодорхой хэмжээний стресс үүсгэж болцсошгүй. Хүүхдийн хоол мэдсийг өргөжүүлэхийн тулд түүнийг хоол хийхэд оролцуулж, оройн хоолнд юу идхийг нь хамтдаа ярилцах нь чухал. Эперийг зөөсөм тавсамын хэлбэрээр хийх нь хүүхдийн хоолны өмнөх стрессийг бууруулахад тусална. Мөн санаарай, хүүхдийг хоол идэхэд хүчсэс хэрэггүй, харин өөрөө өсвөр дуураас үзүүлсээрэй. Өөрийнхөө тавнаас хоолсоо дуртай идэж, хүүхдтэй таны хоолноос нэг хэсгийг авч идхийг зөвшөөрөөрэй. Ингэснээр тэр аяндаа сонирхож буг эсвэл өөрөө дуртай идэж ивчнэ.